Иргэний цагдаагийн албанаас нийслэлийн засаг дарга орлогч даваа далайг бас шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор насан сэргийлэх арга хэмжээ авсан ч одоо шүүхээс бол суллаад байгаа шүү дээ. Тэгээ энэ хэргийн талаараа жоохон тодруулж ярив. За цагдаагийн байгууллагад одоо нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа туулын хурдны зам, 1-р тойрог зам, 2-р тойрог зам зэрэг төслүүдийг сонгож шалгаруулах явцдаа их хэмжээний мөнгө ашигласан, мөнгуугаас нь байж болцгүй мэдээллийг шалгалсан. За энэ шалгалтын явцад таны нэр дурдсан албан тушаалт нь дээрх төслүүдийг сонгож шалгаруулж одоо сонгож шалгаруулалтанд орж шалгарсан аж ахуй нэгжүүдээс өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд Агийн үүсгэн байгуулсан мөн Агийн дүү үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуй нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг. За мөн гэр бүлийн хамаарал бүхий этгээд Агийн найз зэн үүсгэн байгуулсан 2 аж ахуй нэгжийн дансаар 709 сая төгрөг. Мөн гэр бүлийн хамаарал бүхий этгээд Агийн 50% эзэмшдэг аж ахуй нэгжийн дансаар 47.9 сая төгрөг. Ингээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авч. За тэгээд энэ мөнгөө ажил гүйцэтгэсэн мэтээр тайлгнаны хэмжээний мөнгө угааж сан байж болцсохгүй юм үйлдэл одоо нөхцөл байдал илэрсэн. За дээрх илэрсэн нөхцөл байдлыг тухайн албан тушаалт нь авилгын тухай авилгын эсрэг хууль заасан албан тушаалттай учир тул тийм үү эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ийн 1 дэх зүйл ангиар үүсгэсэн энэ тухайн хэргийг авилгалтаа тэмцэх газарт харьяалан дагуу шалгуулахаар одоо прокурорт байгууллага цагдаагийн байгууллага саналаа хөрвүүлээд байна.